За ингээд та бүхэн харж байгаа Монголын нэгэн хэсэг болсон бүсгүйчүүд залуучууд маань өнөөдөр архинд орж орох оромжгүй гудамжинд хаа таарсан газараа унтаж өвдөж юу болцсноо идэж ууж ингэж явж байгаа тэр төрхийг та бүхэнд үзүүлэх гэсэн. Тэгээд дүрсэн дээр байгаа хоёр залуу 20 гаруй насны эмэгтэй эрэгтэй хоёр. Үнэхээр одоо харахад бол хувцсунаар зүс царай бол хааж очиод ажил хийчихээр хааж амьдрчхаар ийм залуучууд байна. Тэгээ би юу хэлэх гээд энэ вөхөр бүх зүйлийг төр засаг руу чих гисэнгүй хов хөмсөд маань өөрсдөө бас бодлоготой бодолтой амьдралаа зөв тэгш авч явах ийм зорилготой байгаасаа гэж ингэж хэлэх гэсэн юм аа. Тэгээд дүрсийг бас та бүхэндээ харуулж байна. Үнэхээр одоо 20 гаруй насны ийм сайхан залуучууд гэр орноосоо дөрвөд сэрвэж арх дар сууж хаач хамаагүй одоо бэлгийн ажил хийж сексийн харьцаанд орж тэр харьцаа маань өстэй юу болдгоо гэхээр янз янзын өвчин Цагт та бүхэн манай сэтгүүлчид зураглаач нар бас энэ өвгөнтийн гэж нэрлэгдэх энэ хүмүүсүүдийг дагаж яг юу хийдэг, ямар зорилготой байдгийг харсан. Ингээд та бүхэн түрүү харуулсан хоёр залуучууд маань энэ саадан дотор секс хийж байгаа. Энэ нь бол хүнээ мэдээж хаана яах нь бол эдний ирэх ба. Гэхдээ ёс бус зүйлийг бас хүний нүдэн дээр ил тод. Тэгээ нөмөрсөн хүнжил дэвсэн гуцын харахаар үнэхээр бас шижиг үрмээрч юм шиг. Тэгээ энэ сайхан залуучууд ингэж явна гэдэг нь үнэхээр бас ойгтмаарч юм шиг. Эд сайхан ажил хийж, эд сайхан цэцгэлж яваа үедээ ингэж хээр гадаа амьтан хүний нүдэн дээр ингэж босромог зүйл хийж яваанаас бусдад үлгэр дуурайлт үзүүлж байгаа дүрх нь бас зохимжгүй юм уу гэж энэ дээр хэлэх гэсэн юм аа. Ингээд манай зураглаач сэтгүүлчид маань энэ хоёр хүнийг одоо дагж саад руу орсон. Ингээд манай нууц дууранд бас өртөгцсөнийг та бүхэн харж байна. Хайр одоо орон гэр гэж байгаа юу? Яг оршин суудаг хаяг хин гэж ямар хүмүүс байна вэ? Яагаад одоо ингээ гадаа ингээд ийм байдалтай байж байгаа юм бэ? Одоо бид нар чи яг ийм Улаанбаатар нийслэлд амьдарч байгаа хүмүүс тийм үү? Тийм үү? Яагаад ийм байдалтай байгаа юм бэ? Нэг зүйл хэлэхгүй юм уу? Аа? Аа? Яа ингэж болохгүй штэ. Одоо бид нар яг Улаанбаатар хотын төвд байна тийм үү? Яг одоо кино үйлдвэрийн автобусны буудлын хой талд одоо энэ баруун талд Сутай дээд сургууль байдаг уу? Сутай дээд сургууль, кино үйлдвэрийн кино урлагийн дээд сургууль хоёрын яг дунд нь ийм сааданд ийм хоёр залуу. Одоо та хоёрын нас хэд вэ? 18, 9 л байх. Орох орон ямар нэгэн газар ороод ийм байдалтай байж болдгоо юм уу? Байхгүй. Аа? Гэр орон Гэр орон байхгүй. Тийм үү. Тэгэхдээ яагаад ийм газар байгаа юм бэ? Энэ эргэн тойрон чинь дөрөв хог энэ хавцаа нохоол хөвтөж байгаа газар байна шүү дээ, тийм үү? Аа? Ийм байдалтай байж болохгүй. Яагаад гэвэл та хоёр залуу хүмүүс 17, 8, 9-тэй байхаар залууч байна, тийм үү? Нас хэдтэй вэ? 20. 20-тэй юу? Наад охин чинь танаа найз охин чинь үү? Найз охин чинь одоо хэдтэй вэ? 21. 21. Ийм гой залуу насан дээрээ та хоёр одоо ийм муухай байдалтай ийм газар ингэж болохгүй шүү дээ. Та хоёр залуу хүмүүс Монголын ирээдүй тийм үү? Ажил хийдгүү та хоёр? Ажил хийдгүү? Ажил хийдгүү юу те?
Хоёр одоо яг унган Улаанбаатар их уу? Улаанбаатар шийдвэр яг. Хаанах их уу? Харанга. Хар ханга хоёулаа нь. Хар хангаагаас хизээ орж ирсэн. Одоо 4 жил юм. 4 жил болж байна. Тэгээ одоо энэ 4 жилийн туршид Улаанбаатар хотод хаана байсан юм бэ? Сургууль сурах ч юм уу, ямар нэгэн ажил хийх ч юм уу, тиймэрхүү байдлаар явж ирсэн үү? Үгүй. Үгүй. Яг ажил хийх гэж орж ирсэн үү? Ажлыг бишээ. Яах гэж орж ирсэн юм бэ? Нэг ахтайгаа уулзах гээд таагаад болохгүй. Ахтайгаа уулзах гээд хаагаад болохгүй байна. Одоо хаана байдیں۔ Та хоёр? Бит хоёр уу? Хаасаг. Хаасаагүй. Яг одоогийн байдлаар энд байрлаж байгаа юм байна, тийм үү? Өвөл яа дээ? Өвөл үү? Тий. Өвөл яах вэ? Орчинд ордог. Орчинд ордог аа. Эрэхтээ одоо яг өөрөө бол жоохон халамцуу согтуу байх шиг байна, тийм үү? Халамцуу согтуу байх шиг байна, тийм үү? Эрэхтээ өөрөө Би юу? тий. Би яах вэ? Жоо халдсан. Эмэгтэйч тэр өөрөө юу яасан нь бас Арангаагаас орж ирсэн гэсэн үү? Тий. Тийм үү. Хайр тэгээд одоо яагаад ингэж ийм байдалтай байгаа юм бэ өшөө? Ийм ажил төрөл хийгээд амьдрч яагаад болдго юм бэ? Болохгүй ажил олчихгүй байхгүй. Иргэний үнэлэх байхгүй. Иргэний үнэлэх байхгүй гэхээр ажилд орж болохгүй гэж юу? Тийм үү. Ажилд орё гэд хүмүүсээс асуухаар зөвхөн иргэний үнэлэхийг л асуугаад байна уу? Залуу царай залуу нас чи хангалттай биш үү? Шүү. Уг нь тэр болгоныг иргэний үнэлэх гээд дэдгүй болов гэж би бодоод байна л да. Ажилд орё гэж явж үзээгүй юм шүү. Ажилд орё гэж явж үзээгүй юм шүү. Үдлгүй. Тийм үү. Хамгийн сүүлд одоо хаана ажилд орё гэд явсан бэ? Энэ 100. 120. Тий. 120 одоо 120 юу гэдэг ямар ажлын газар? Компани мэдхгүй явуулсан. Тэнд ажиллах гэж байна. Компаниг мэдхгүй. Тий. Тэгээ ямар ажилд орох гэж байгаагаа мэдэхгүй тийм газар ажилд орё гэдээ очт юм уу те? Үгүй. Тэгээ яг ямар ажил хий гэж очсон тэр 120 дотор өрлөг واخгүй. Барилгын дотор өрлөг. Жоох ингэж байгаа ярьчихдгүй, жоох сонсогдохгүй байна. Тэхөө, жоох ингэж яриа яагаад ярьчихдгүй. Тэгээд өөрөө чи хин гэдэм бэ? Арангаагаас ирсэн. Хин гэдэм бэ? Алтууг. Архангаа хайл сум уу? Архангаа хайл сум уу? Би ч мэдгүй. Тэгтээ хэлэхгүй. За. Сумаа хэлж болохгүй юм уу? Болохгүй. Чамайг чи 4 жилийн өмнө ахыгаа хаах гээд ирсэн байдаг. Тэгсэн одоо 4 жилийн дараа гэрийнхэн ч бас чамайг хаагаад энд ирсэн явж байгаа юм шүү дээ. Одоо харин гэрийнхэн ч чамайг хайж байгаа юм шүү дээ. Мэдгүй. Мэдгүй. Хамгийн сүүлд архангаа хизээ явсан. Гэрийнхэнтэйгээ хизээ уулзсан. Ах トゥ хамаатан садан чи хотод байдгүй. Байхгүй. Тэгээд 4 жилийн өмнө орж ирэхдээ ер нь яаж байрлаж ирсэн? Ингээл 4 жилийн өмнө орж ирээл гудмаар байцсан юм уу? Тийм үү. Ингэж явахын оронд чи яачих байсан биш үү? Зүгээр архангаатай амьдарч явах чинь амьдарч болоогүй байсан юм уу? Тэндээ амьдраад ах чи нутг руугаа буцаа явцсан биш үү? Ах чи нутг руугаа буцаа явцсан биш үү? Мэдгүй. Мэдгүй мөртлөө тэгээд чи хайгаад байдаг те? Одоогоор хайгаад байгаа юу? Хайшлах. Хин гэд юм бэ? Бид нар тэгвэл ахыг чи бас сургийг гаргалцъя л да. Ахыг чи хин гэдэ? Төвшин хийе. Төвшин жаргал. Хиний төвшин жаргал. Бид нар бас хайлцах гэдэг л да. Хайлцчвал та хоёр хамтдаа архангаа явуул зүгээр л баг. Мэдгүй. За. Эмэгтэйгийн хувьд архангаад хамт ахыг хайлцж ирсэн юм уу? Архангаагаас эмэгтэй өөрөө ганц нэг юм хэлэхгүй юу? Тэхүү. Биш ах одоогээ яваад өгчүүлээ тий. Яваад өгчүүл яа гэм бэ? Тий. Ягаад? Битүүр юммар. За. Та хоёр одоо хаашаа явах юм бэ? Энэ өөрөө жоох юмна. Ийм сайхан залуу хүмүүс ажил төрөл олоод ядчил одоо нэг цайны газарт угаагч зөөгч хийж болохгүй байна уу? Наран туул дээр одоо ачаа ачдаг ч юм уу? Одоо ийм захууд дээр ачаа ачдаг ч юм уу? Тиймэрхүү ажлууд олдоод идэг юм шиг байдаг. Шил
Шил төвдмөр та ер нь өдөр хононгийнхоо идэж уух юмнуудаа одоо өөрөө ингээ юм хумж ууцсан байх шил түйдэг. Энэ болгоныгоо яаж залгуулд юм бэ? Шил савд юм уу? Шил төвдгээ. Ийм залуу 20-21 настай залуучууд шил төвх арай л болоогүй дээ. Юм. Ажил хийвэл яад юм бэ? Ажил төрөл хийвэл яад юм бэ? Эсвэл нутг руугаа буцсан дээр биш үү? Ар хангаар угаа. Ха? Байж байгаа амьдрал нь. Юу гэнэ? Байж байгаа амьдрал нь юм чи яг дээ. Ар хангаа ч гэсэн ийм байдаг гэж үү? Арангаа биш. Хаанах их юм бэ? Чи Арангаа. харин За тэгээ ажил төрөл олж хийхийг бодорой. Ийм сайхан залуу хүмүүс тийм үү? Ингээд тус газрын бас жижүүрийг дуудаж энэ хүмүүсүүдийг одоо энд ийм улсууд байна. Энд одоо эрэгтар сууж байна. За одоо бас энд ингээ усан бороо орж байгаа. Бороо орж байхад бас модон доор ингээд одоо хүнжил нэртэй симхи даавгаар өөрсдөө бүтээсэн гутсан. Тэгээ архи уусан согтуу. Тэгээд энэ байгуулгын жижүүрэл одоо бас хөөж байгаа. Тэгээ эмэгтэйнд бол гараад зүхтаасан хаа хүртэл зүхтааж байгаа бөөмбөд ингээд саадны завсраар гараад гөөсөн. Гүйж байгаа энэ эмэгтэйг та бүхэн харж байна. Нэг Монголын залуучдын дүр төрхнийг ийм л байгаа гэдгийг бас та бүхэндээ сэрэмжлүүлэх маягаар ингэж хэлсэн юм аа. Тэгээ ер нь бол сургууль соёлд орж ажил амьдралаа цэгцэлж ингэж явахын оронд энэ сайхан залуучууд бас ингэж гудамжаар гэр хийж архиар ундаа хийж ингэж амьдарч байгаа нь бас тун харамсалтай байна.